За сүрэг тарган сайхан аварж гин үү? Та бүхэн сүрэг тарган сайхан аварж гин үү? Сайхан аварж гин. Та бүхэн ажил үйлс сайн үү? Оо тавтаа сайхан байна. Сайхан хавар болж штэ. Ой хавар болж гин үү? Сайхан тарган сайхан аварж гин үү? Ажил үйлс сайн бисүү цай. Сайхан байна. За тарган сайхан аварч. Сайхан тарган сайхан аварж гин үү? Сайн өнөө жил одоо сүм орн Сайхан болж байна. үйлч сайхан болоо гоё хавар болж штэ. Тавдаг сайхан явж байна. Ажил албан Хавар болж гин үү? бид мал төлдөл баг дуусчих шүү дээ байна. Их ажил ундраад. Давгүй сайхан авруулж шүү. Сайхан авруулж байна. За сүрэг тарган сайхан аварж гин үү? Та тарган сайхан аварж гин үү? Аян замдаа сайн явж ирүү та. Тавдаг сайхан. Сайн явж ирлээ. Энэ ажил төрөл тавдаг сайхан байна. Тавтаа сайхан байна. Мөнх архан сумаар ороод урайхан ард түмнийхээ өв соёл түүхтэй бас сайхан танилцаад тэгээд мөнх архан сумынхаа сонслогоотойс танилцаад тэгэл алтаа сум дээр орныг хонов. Тэгэл ордоо орж ирж байна да. За тэгээд эсгийн туурахт нэвтрүүлгээр Ховд аймгийнхаа үнж сумынхаа Загчин ард түмнийхээ бас нэг өв соёлтой сайхан танилцахаар за дээр нь одоо бас энэ хавар цагийн одоо мал төлөх мал ухаан гэдэг юм дээр бас нэлээд эсгийн туурахт 8 дугаар төсөл маань жоохон гоцолж явж байна. За тэгээд энэ сумын одоо үүх түүх онцлогуд гэдэг их л олон юмнууд байгаа бах тийм ээ. За тэгээд энийг нэвтрүүлдэг дээр одоо энэ сум орнуудынхаа болон Загчин ард түмнийхээ соёл өвөл уншлагуудыг онцлогуудыг сайхан танилцуулахаар бид бүгдийг одоо ухтаж хүлээж авсан засаг даргын тамгын газрын хамт олондоо та бүгдтэй бас их талархж байна. За тамгын газрын хамт олон байгаасаа бүгд тийм ээ. Зөв. Тамгын газрын хамт олон. За энэ сайхан түүх сумынхаа бас нэг яриагаа эхлэхээс өмнө энэ сумынхаа үг түүхээс бас сайхан эхлэе гэж бас бодож байна. Тэгээд анх одоо хэдэн онд үүссэн байгуулагдсан хэдэн жилийн түүхтэй сум байна. Энэ дээр одоо олон жил одоо энэ сумын засаг даргыг бас хийж явж ирсэн хүн анхуд насны буураагаас эхэлдэг юм уу бодож байна. Баярлалаа. За манай сум 1931 онд байгуулагдсан. Улсын багуурын нэрвлэгчдийн зарилгаар. Тэгээд тэрнээс хойш өнөөдөр 94 дахь жилдээ золгож байна. 94 жил байна. Зөв. За би бол 80 гарч байна одоо тэгээд 80 дахь жилийг л одоо 5 настайгаас эхлэл мэдэрс гэж бодохдоо одоо нэг 75 жилийн түүхийг бас одоо инкадын амьдарч байна. Амьдарч байна. Бас тээж явна. Тээж явна. Тэгээ манай сум Загчин, Казак, Тургууд ясны тийм бай. Халахч байна. Тэгээд олон ясны үлгээ 90 загчдууд голдуу байдаг. Ховд аймгийн одоо 5 сум загчин сум. Тонжан адам гэдэг одоо хийжсэн дээ. За. Тэгээд загчдууд бас нэг түүх сүхэ мэддэг. Нэг соёлоо мэдэх тийм нэг юу хийсэлдэ загчин сум. 5 сумын дунд. За манай энэ сум үед бол малаж явах газар тариална, хадлна. Одоо эрхэлдэг сөүлийн үед бол жижигхэн дүүлдвэр энийг хөгжүүлж байгаа. За манай сумд за би чинь 68 онд дэвлүүрийн дараагаар анх ирж явахад манай мөн шарганы дарга болоо 40 жилийн сум нэгдлийг энэ дараагаар одоо ажиллаж байсан тийм Махмуд Бөөрөө байсан. Тэр хүн одоо бас манай нэгдэл улсад одоо байр эзэлж хадлагын нийгүүрэн салаа бөхмөр одоо шагнагч байсан. За тэр хүн надыг бас энэ сургуулийн захирал байхад одоо бас үрж ингэж анхнаа бас дарга тавьж ял. Тэрээс хойш манай сумс үйлд одоо би нэг 10 жил хийсэн. Одоо 95-аас 2004 оныг дуустал. 4 оныг дуустал. Тэрнээс хойш манай залуучууд аваад суман улсын тэргүүнээ сум болгоод бидний одоо тэр авч явсныг улан дээшин татаж улсын тэргүүнээ сум болгосон. Дээр нь одоо боловсон хүч нь одоо бэлтгэж бүх боловсон хүнүүд одоо хангагдсан. За тухайн үед одоо танаас хичнээн одоо хамт олон байдаг байсан бэ?
Таны засаг дарга хийж яхаа. Нодыг засаг дарга энэ 5 газар 11 2 орон тоотой байсан шүү дээ. Оо тийм баг. 95 онд чинь 11 2 орон тоотой баг энэ сургууль эмнэлэг цэцэрлэгээ чинь нэг нэгтлэнтэй байсан. Тамгын газар нэг санхүүжтэй байсан. Тэгээд дээр нь тамгын дарга, орлогч дарга гээд одоо тэгэл үйлчлэгч, тэгэл байгаль орчны байцаагч гээд тэгээ хэсгийн төлөөлөгч мөлөөгчгөл тэдний чинь дээрээс нь салж идэг байсан. Тэгээ би хамгийн өндөр сантай 60,000 төгрөгийн салин авчаалаа 2006 онд тэтгэврт гарлаа салин 2 дахин нэмэгдэг байсан 75,000-аар төгсчихлээ. 60,000 төгрөг үү? Тий. 65,000 төгрөгөөр амьдраад тэгээд буудал муудалч байдгүй 90 оны үед хэцүү байсан гэртэн голд улсуудыг хүлээж яваад хоол ундан дор салин хөрдгөө тэгэл тэр хөрзөхөрөө дэвшээлээ. Тэгтээ бас баяр наадман тэгтээ 11 жил хийсэн сэвгэл. Тэгтээ манай энэ нэгдэл одоо бас их өөтөцсөн. Манай нэгдэл одоо өмчмөслийн комиссийн дарга байлаа. Бас сургуулийн захирал байсан. Тэгээд энэ одоо энэ тамгын 2 давхар арилга, энэ зочид үүдэл, тэгээд бүх багийн төв, тэгээд энэ соёлын төв гэж байсан. Энийг бүгдийг нэгдлээс сүд манай захиргаан шилжүүлж өгсөн шүү дээ. Бүх багийн төвийг. Одоо энэ одоо сүмүүдэд шин тамгын газар хурлын явуулаа манайх тэр нэгдэлд барьсан 55 он гэдэг чинь 20 жилийн өвлөө 75 онд байгуулсан одоо энэ хонтортол байж шүү дээ. Тэгэхээр одоо манай тэр Мошер дарга бас сүмийн төвөнд тогтчулж их хол өөрийг харсалгүй байлаа. Тэгээ өмчөвчлэр одоо бас би сургуулийн захирал байлаа, сургууль мянган малтай байлаа. Тэгээд дахиад тамган газар сургууль малтай. Сургууль мал байлаа хадлан хийжээлээ би сургуулийн захирал. Тэр мал одоо малынхаа цүү цагаадаг одоо сургуулийн хүүхдүүд дотор байрантаа нөгдөг байсан. Хагсын нөгдөг нэгдлээс голоо хангадаг байлаа. Тиймэрхүү байсан. Тэгээ сургуулийн 2 давхар арилгын анх Алтан даваана наан манай үйнцсэн байгуулсан. Одоо энэ 440 хүүхдийн байр гэдэг байна. Тэрийг одоо доод давхрын чулуугаар би өвлөрийн дараагтай чулуу өрчээлээ. Метр 20-ийн ийм хүндэ малтчаар хийсэн одоо. Тэр байрлал хэвээр байна одоо энэ 69 онд ашиглалтнуулсан тэр байр. Одоо чулуун байр. Дээдхэнд улаан тоосоо доод нэг давхрын чулуу. Байгалийн чулуугаар өрчихсөн. Энэ Баруун аймаг руу ер нь бол одоо бас чулуу бол шар шаврыг бол нэлээд бас ашигладаг юм байна. Тэгээд нөгөө баг байгаль ээлтэй мал аж ахуй гэж би хэлмээр байгаа. Нэг шиг одоо мод хяргаад хашаа барьсан малга, модоо хяргаад галаад түлсэн малга ерөөсөө аргал хөрзөнгөөрөө галаад түлээд зарим нь аль нь хөрзөнгөөрөө бас хашаа хороогоо барьж чинь чулууг ашиглаж чинь. Ингээд нөгөө байгальд нэг юм сөрөг нөлөө байхгүй юм. Эко мал аж ахуй болоод энэ чулуу барилгыг бас нэгдэл үед нэгэн журмаар бас хийлжсэн гэсэн юм. Тийм шүү бол энэ чинь тоосох сокод түүхэ шавра тоосохтой шатаадаг баа юу гэдэг одоо дээр манайх нэрлдэг тэрийгээр энэ давхар зочдуудлын хонторыг барьсан шүү дээ. Өөрсдийнхээ нэгдлийн одоо юугаар бариад тэгж барьж ирсэн. За баярлалаа. За сум бол анх одоо ингэж үүсэн түүхтэй байдаг юм байна. Тухайн үед одоо 10-12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан юм байна. Үн сумынхаа одоо сайхан онцлогуудаас сайхан танилцуулаас тасдаг. Хөлимжийн ганц хүмүүж нутгийнхаа одоо ахуй амьдрал, зан ёслол тэгээ эд хавар одоо малчтын мал төрөлтийн үеэр одоо ирж байгаа газар дайрны сайхан нэвтрүүлэг хийж байгаа эсхий дүүргэтний нэвтрүүлгийн хамт олондоос баярлалаа талархсан илэрхийлье. Тэгээд Юунт сум маань одоо манай Ахмад сая сум орон нутгийн олон жил өдөрсөн сум орон нутгийн хөгжүүлэлтийн төлөө 10 гаруй жил өдөрсөн дашны дарга сайхан тодорхой ярьлаа. Тэгээд Юунт сум бол одоо Монгол орны баруун хязгаарт өршдөг өмчөндөө бол 1931 онд ард их хурл баг хурлын одоо депутатуудын тогтоолоор одоо байгуулагдсан хэдийгээр одоо 94 дахь жилийн ингэж үзэж байгаа юм зах хязгаар нутгаар одоо амьдардаг загчин голдуу хүмүүс одоо зөнгөлтөнд амьдардаг юм. Загчин гэдэг энэ нэр утга нь яг ийм юуныхаа зах хязгаар нутгаа одоо хамгаалж явж ирсэн хүмүүс юм. Хамгаалж ирсэн тийм баатарлаг. Тийм одоо өгнөөс одоо төлөөлөлдөг. За манай юунтсан бол үндсэндээ Улаанбаатар хотоос нэмэн 700 гаруй километрт байдаг. Тэгээд за юунтсан маань одоо
засаг захиргааны 5 багтаа хөдөө жоохон 4 баг, за сумын төвийн одоо нэг засаг захиргааны 5 багтаа, за үндсэндээ 1018 нэрхтэй, за хүн амын тоо бол 4200 гаруй одоо хүн амтаа. Ийм одоо сайхан байгалийн үтгслэн бүрдсэн, говь ангаа хусалсан ийм сайхан одоо илүүжийн дансаг нутаг байгаа. Тэгээд загчин төмнөөс их онцлогтой ажилласан хөдөлмөрч, найрсаг ийм зочломтгой, тийм дайламтгой тийм сайхан ард түмэн байгаа. Тэгээд миний бие одоо бас энэ 20-24 сумын иргэдүүрлийн дарга, за 24-өөс одоо 28 онд засаг дарга гэхэд хүмүүс хариуцдаг юмтай албыг одоо ингээ хашаа тэрийн үргэлжийг одоо гүйцэтгээд явж байна. Улсын хамгаалтанд бол нийт нутаг дэвсгэрийнхээ 74.5%-ийг бол оруулсан. Дээд талаараа бол 200 мянган газрыг бол байгалийн цогцлолт газрын ангиллаар бол Мөнхайрхан уулын одоо арга хэсгийг, Үйнчийн гол буюу Үйнчийн авцал буюу Мандлайхан уул газрыг оруулсан байдаг. Энд бол одоо улсын тусгай хамгаалтаа 5 байгаль хамгаалагч ажилладаг. Доод талаараа бол одоо манай Баянбүрд говь одоо нөгөө говийн одоо хөлн зэр, за тэгээд говийн 5 гайхам шиг, тэгээд говийн модон ургамыг хамгаалах зорилгоор их хөрөнд ахын газрын бие эсхийн өргөтгөлөөр бол 328,200 газар буюу газрыг нэгтэй одоо улсын дархан газрын ангиллаар ингэж оруулсан. За одоо бол тэр их хөрөнд дархан газрын ангиллд бол үндсэндээ бас 4 байгаль хамгаалагч ингээд ажиллаж байна. Нийт нутаг дэвсгэрийнхээ 74.5%-ийг бол улсын тусгай хамгаалтанд авсан. Одоогийн байдлаар бол ийм цөмд бол одоо биологийн олон янзын өөрөөр дасан зохицох KW төсөл, за биологийн олон янзын өөрөөр дасан зохицох буюу малчдын амин зэрэг дийдэг одоо төсөл эсний төслүүд олон улсын төслүүд бол энэ цөмд бол хэрэгжиж одоо энэ улсын тусгай хамгаалалтын газар нутагт бол хязгаарлалтын бүсд буюу орчны бүсд байгаа малчин ард иргэдийн аж амьдрал, нүүдлийн соёл иргэншлийг бол одоо хөгжүүлж хамгаалах одоо тэр соёлын биет бүсийг өвлүүлнэтэй тал дээр бол одоо манай тусгай хамгаалалтын газар нутгийн төсөл хэлбэрийн байгууллагууд бол ингэж хамтарч ажиллаж байгаа. За юунд бол одоо нутаг дэвсгэрийн энэ курсны бичсийг аваад үзэхэд бол нэг 5-аас 7 төрлийн курсны бичстэй. Эцгийн яг айс ав дагуу, голынхаа айс ав дагуу ингээд хар шорон хөрсөө одоо энэсэндээ бор хөрөн хөрс ингээд зонхолсон. Манай үеийн цумын нутаг дэвсгэрт бол сүүлийн үед бол одоо сэлэнгээс бол одоо гацуурыг авчирж одоо энд нутагшуулж бид нэр таарсан. Манай доод талаар бол одоо заган өө байгаа. За заган өө байна. За дээр нь бол одоо Суха, Тоора гэдэг бас ховор модтой өргөн говийн Баянбүрдүүд бас сайн газрууд байна. Ингээд тэрийг бол одоо их хөрөнд дархан газрын бие хэсэгт ингээ бас дархан газрын ангиллаар ингээ хамгаалтанд оруулсан ийм одоо юунууд байна. За анамтны үед бол одоо манайд ч бас дэлхийд ховордсон тэгээд аргал уугуулж халиун буух одоо тэгээд одоо 99 одоо сүүлийн үед одоо маш их байна. Болсон цоогор 99 манайд одоо хар 99 бас сүүлийн үед судалгаанд бас гарсан. Тохиолдол судлагдж байгаа. Тэгээд одоо бид нар бас энэ Үйнчийнхээ үлэмжийн дансаг сайхан Үйнчийнхээ баялагийг бол хөөч ард иргэдтэй хөөч үедээ ер хүүхдүүдтэй бас өвлүүлэн өвдөж энэ газар нутагт байгаа одоо энэ сайхан алтар шаргалцсан хөрс, энэ сайхан хар шорон сайхан хөрс, шимжил шиндэл жимс тарж тариа ногоогоо тарж юм болцоотой хөрс энэ газар шороог бол одоо хөөч ард түмэндээ бас өвлүүлэн өвдөхийн төлөө бас бидний үе одоо бидний одоо залуу үе ингээд уламжлаад бас улсын одоо тусгай хамгаалтанд оруулж олон улсын төсөлтөрүүдтэй бас солигдож энэ нутгаар нэг бас хамгаалах бодлогыг яг манай үеийн засаг дарга нар одоо ингэж одоо барьж энэ бодлогыг барьж ажиллахыг бол үеийнсэн бол өнөөдрийн байдлаар бол ийм байдал одоо байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нөхцөл хөөж үедээ үеийнх юм дөрвөн одоо нөхцөл одоо бүрдэж ингэж ажиллаж цааш одоо өргөжин хөгжиж ингэж байна. За энэ сумын төвд одоо нэг нэлээд олон ногоон байгууллагууд байна. За одоо бидний байгаа гэр байна да. Тий. Энэ гадаагийн мод. Энэ модыг одоо тарихад маш их том арчилгаа бас ордог баг те. Манай орон нутаг бол одоо эртний ирвэснээс газар тариалангийн туршлагатай их уламжлалтай тийм нутгаар юм байна.
Тэгээд одоо миний хувьд энэ хойно нэг ногоон байгууламж ногоон зурус байгаа. Тэрийг нэг 11 газар байгаа. Тэрээс нь ажилладаг. Мөн энд нэг 11 газарт одоо энэ төрөлбөрийн мод тариалсан байдаг юм аа. Энд одоо энэ хангаа шилмэст мод нас таригдсан байгаа. Мөн хайлаас, буургас, цагаан улаас бас нэг хэдэн нэг 4-5 жимсний мод энтэй ингээд байна. Мод бол одоо ёстой байгалийн жинхэнэ амьд организм. Хамгийн гол нь тэрийг ингээд нарийнхаа сүүг татаад худгийн усаар чинь нарийнхаа сүүг татаад алсаас тавиад жинхэнэ күйтгэн гаргаад туслахад болов л болохгүй байхгүй мөлий. Ямар мод зогсоод үргэж байна. Одоо сумын төв дээр байгаа модод таны усалгааны асуудлыг бас яаж шийдэж байна? Одоо л одоо хөнгөөр очил зөөгөө ихгүй бас нэг юм услан систем бас оруулж байна уу? Худгнаас ер нь шаланг системээр явуулж байна. Зарим газрууд бол ердөөсөө шуудуугаар усалж байгаа. Шуудуугаар. Байгалийн ус шуудуугаар. Тэгж усалж байгаа. Тэгээд энэ арсмуудыг бол ер нь зуны халуун үед бол ер нь голдуу ороо дээрээс нь шүрш маягаар услахгүй бол шүршээ тэгээд ингээд ёроо услна тий. Жил бүхэн нөгөө доод ёроо тогоогийн томруулна, өндөс юугийн төв наранд өөртүүлнэ. Ургамал гэдэг юм бол нарнаас энерги авчирдаг юм байна лээ. Тэрийг одоо ойлгогдож байгаа амьдралын турш. За сүрэл дарган сайхан аварч байна уу? Сайхан. Та сүрэл дарган сайхан аварч байна. Тийм байна одоо. Та үүдээ маань ажил төрөл сайн явж байгаа нь тавдаг сайн явж байна. Та бүхний маань одоо нутаг бэлж байгаагээд хурваараа хүртлээрээ тэгээ тэнгэр ангаа үнэхээр таатай хүлээж авч байна. Одоо та бүхний ажил төрөлд өндөр амжилт хүсье. Одоо бид бүхний нутаг усан ч гэсэн бас ингэ сайхан үйлдэл нэрж байгаа нь хурварааны ингээд дагуулж авчирж байгаа буянтай ажил хийж аваад их баярлалаа. За баярлалаа сайхан өрөөлөн багтаашгээ тэгээд уулзах хүмүүс ч бас нэг хурвараанаар гэдэг. Хурвараанаар бас яг уулзлага альбаныг үйл бас нэг бас учиртай. Тийм дэглүү яах вэ? Тий. За өнөөдөр бид нар уйлаастаа баг. Ховдонгийн үнд сумаас эсхий туурхны нэвтрүүлэг маань ингээд хаврынхаа одоо 8 дугаар бүлгээ эхлүүлээд явж байна. За ер нь бол хавар одоо яг малчид яг хавар цагууд малхад ямар одоо арчилгаа байж юун дээр их нэлээд анхаард юм. Мэдээж одоо төл мал байгаа шүү дээ тий. Тийм ээ. Сайхан хавар гарч. За тэгээд одоо сайхан цаг ирчээд яг одоо урвараа тэгээд одоо тооны их цаашдаа мөрч явах байна. Одоо миний хувьд бол одоо энэхийнхээ хамгийн анхны хурыг одоо Ховдонгийн үнд сумын удаастаа багт одоо бас сайхан хүлээж аваа. Бороо одоо сайхан орч байна. Ер нь сайхан морж явах сайхан байхгүй шүү дээ. Тийм ээ тийм дээ. Сайхан тохиолдол бас болж байна тэгээд. За өчтөр бид нар одоо 2 багаар бас явлаа. Өнөөдөр одоо танаа багаар явж байна. За багийн засаг дарга тий. За та энэ багийнхаа одоо бас амтуудыг танилцуулахаар бас бидний бол ингээд замчлаад энэ эсхий туурхны үйлчлэл ажлаар бас хамтдаж ажиллаж байгаадаас талархж байна. За энэ багийнхаа үед ийшээ одоо ямар айлт ямар газар очих юм те 9 км одоо байж сумаасаа 9 хүн мадад жоо үргэлж хийдэгний байгалийн төв усах олон одоо сайхан онцлог байгаа. Энэ багийнхаа хоёулаа нэг сайхан мэдээллийг өгчтэй хүрчээд тэгээд дэшээ гайлаа өгдөг. За тэгье. За баярлалаа танд. Та манай огн болохоор одоо 113 өрхтөө 413 хүн амтаа үйл цумаасаа багийн дэв нэг 65 км зайд ирнэ. Малчид ардыг дэд үйл цумгаа төвөөс нэг 80-аас 100 км-т одоо үйлжиж хаварч жилийн дөрөв өдөр байдаг нь уjaasтай холгээд ингээд голоо өрөөдөж өгсөд ингээд дөрөв өдөр дээр нутгалдаг ийм хүмүүс байгаа. Ингээд үндсэн цэвэр загчдууд загчийн үндэстэн байдаг, өөр үндэстэн байдаг. Тэгээд торгоод Ховдонгийн Булган сумын харьяанаас ирсэн тийм цөөхөн тооны хүмүүс байдаг. Их нь үндсэн сүрнээ бол загч нь ийм баг байгаамаа. Тэгээд манай агн болохоор уjaasтай гол гэдэг ингээд голтой одоо уяас гол энэ голтой энэ гол дотор одоо дэс нь байгалийн бүхэл төрлийн мод бут одоо харган бодрогн уяас шийсээ гэдэг бүхэл төрлийн мод бут ургадаг ийм сайхан баялаг энэ баян бүрд басны баг байдгаа энэ бүр үйлчил ятгаа Ховдонгийнхаа хэмжээнд энэ байгалийн тогтцол бүрдсэний газрууд их ховорхон байдаг. Тэр энэхүү ховор газруудын
Нэг нь бол одоо манай баг Ужаастын гол Ужаас нутаг байдаг. Одоо ингээд та бүхний ингээд нэвтрүүлэг хийгээд явж байгаад маш их баярлж байна. Ингээд танаа нэвтрүүлэг бас зурагтаар үздэг одоо нутгийнхаа одоо Монгол орны хаана ямар гоё байгальтай тогтсон түүх тусгалтын газрууд байгаа гэдгийг бас танаа нэвтрүүлгээр дамжаад бас мэдээлэл бас авдгаа. Тэгээд танаа хамтдаа их баярлж байна. Одоо ингээд манай хотод одоо загчин дэвнийхэн ёс зан шид үйлдвэрлэлийг яаж тээж хадгалж өнөөдөр гэрсэн хүртэл явж ирж байгаа гэдэг талаар одоо танаа хүмүүсийг одоо 3 айлаар ингэж оруулнаа. Одоо ингэж хамгийн дээдлийнх нь айл бол одоо манай байгаль хамгаалагч Далхаа гэж хүн байгаа. Одоо манай Улсын тусгай хамгаалтанд орсноос хойш 2013 оноос хойш өнөөдөр хүртэл тусгай хамгаалтаа тийм байгаль хамгаалагч хийдэг энэ хүн байгаа. Энэ хүн бол байгалийн талаар байгалийн баялаг тогтцсон талаар бол тодорхой мэдээлэл өгнө. Ямар төрлийн ан амьтан байдаг, ямар төрлийн шуу байдаг, тийм ямар төрлийн мод бут ургамал байдаг энэ талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл тэр хүн өгнө. За дараа нь бол дараачийн айл нь бол одоо манайх энэ Ужаастын гол гэдэг энэ Ужаас хар мод шинсөө харгаа бургас гэдэг бүх төрлийн мод байдаг. Тэрийгээр бол Ерөөсөө энэ Ужаастаа голоод байгаа. тий голоод байгаа тий. Тий энд бол энэ одоо энэ байгалийнхаа баялагийг одоо ахуй хэрэгцээтэй яаж ашигладаг юм бэ? Одоо энэ модон суулгах тийм одоо модон эдлэл одоо модоор 9 нөхтэй цацал хийх тийм модон дом хийх одоо уламжил дээр энэ одоо уламжилж ийм сайхан хийгээд уламжлаад аваад ирж байгаа ийм сайхан тийм хүмүүс бас байгаа. Тэр хүмүүстэй уулзаж нутгийнхаа тэр талаар мэдээл за хажуугаар нь одоо уламжилт одоо Монгол мад аж ахуй яаж хөгжүүлж байгаа юм, үйлчлэлтэй яаж, хавралтай яаж ингээд зохицуул дөрөв өдөрлөө яаж хуваарлж явж байгаа гэдэг талаар бол малчид бол бас дэлгэрэнгүй хэлнэ тий. Тий дараачих нь бол одоо энэ эсхий тэр мадын гарагтай түүхэд бүтээгдэхүүнийг яаж хэрэгжилж ирсэн, юунд хэрэглэснээр ямар ашиг тустай байдгийг гэдэг талаар бол бас нэг айл одоо ингээд очиж үзэх юм аа. Одоо ингээд бид нар эсхийгээр одоо тий ямар юу хийдیں эсхий одоо мадын гарагтай бүтээгдэхүүн цэвэр эсхийгээр хийсэн одоо тэр өөмс тоохоо ширдэг ширмэлүүд одоо хүний үед ямар ашиг тустай ямар хэрэгтэй гэдгийг нь одоо энэ талаар бол мэдээлэл тухайд тэр айл дээр ингээд аваад мэдээлэл ингээд явах ингээд зорилготой ингээд танаа үед ажил ингээд дэмжиж хөтчгийгээд ингээд явж байна. Ингээд танаа хамтад бас ажлын амжилт сайн сайхныг хүсье. Бас мөн ингээд аял жуулчлалыг бол хөгжүүлэх зорилгоор бол манайх одоо энэ Ховдонгийн булган сум зэрэгэлдээ манай үйл цэгийн ингээд нутгийн хүмүүс одоо зүүнний үйлдэл аял жуулчлалын үйлдэл болох төлөвлөс нь гэрэлээрээ найз нөхдөөрөө анги хамт олнороо тэгээд ингээд энэ Ужаасны гол даваад энэ байгалийн одоо энэ үзэсгэлэн тогтцтой энэ газруудыг бас ашиглаж бас амардаг байгаа. Энэ бол манай иш бол аял жуулчлалын бүс нутгийг одоо байгуулах их боломжтой. Энэ хүмүүс бол албан бусаар аял маш их хийдэг. Төгсөлтүүд байна. Тэгээд сургуулийн хүүхдүүдийн анги бол хамт олнод байж байна. Тэгээс дээрээс нь бол энэ байгальд ургадаг зэрлэг жинс одоо торшил тэг Украинууд тэр харган чиргаа их мэтлэн жинс гэх юм бол маш ургадаг. Боловсрол одоо намрд 8 сарын 25-наас 8 сарын 10-ны хооронд жинс боловсрол үед бас хүмүүс тэр жинс сонирхол төвөдөг ирдэг. Тэр бас өөр хүүхдүүдтэй тийм байгалийн баялагийг мэдрүүлдэг мэдээлэл ингээд дамжуулах юм зорилгоор бас хүмүүс бас ирж ингээд амардаг, хондог, өнждөг юм байгаа. За ирэхэд сайхан иргэн мэдээлэл авлаа. За баярлалаа. Хоёулаа угаасаа ингээд нөгөө саяны маршрутаа ингээд явах юм шүү дээ. Яг газар дээр нь очиж сайхан ярьцаа ингээд өгөх үү? Тэгээ. За энэ таасан модны олон төрлийг бас ярьж. Энэ одоо ямар мод вэ? Энэ одоо Ужаас. Тий. Би энэ модыг нэг юу байлаа. Би Монгол ер нь хоёр ээж мод хоёр байдаг юм. Ээж мод аа? Тий. 100 настай ээж мод гэдэг. За тэгвэл нэг улаасыг бол би бүдүүн улаас бол ховор байдаг юм байна. Ааха. Тэгэхээр улаас бол энэ ийм бүдүүн улаас ховортой орно шүү. Тий, тэгэхээр тий. Орнот аймгийн Баян суман дээр ингээд 3 хүн ингээд алдлаа шүү дээ. Тий. Тэгэхэд 3 хүн ингээд яг 3 хүний алт байна. Тий. Ингээд тэр тий. Тий. Тэгмээ тэр 450 гаруй жилийн настай түүхтэй гэж байна. Тэр мод тогтооцсон. Тэгмээ Төвсгөл аймгийн цагаан уур суманд байдаг 100 настай. Тэгээд би тэр модыг бас очиж алт үзлээ л дээ. 3 алт нь тийм байгаа юм чинь 3 алт нэг юм бэр арай илүү. Илүү тий. Тэгэхээр бас л
бас 500 жилийн түүхтэй. Түүхтэй. Ийм мод болохоор ховор байдаг юм байна. Тэр модыг бас үзэх гэж аяллагч нар бас явчихдаг. Энд нөгөө 100 жилийн түүхийг хадгалж байгаа тийм. Түүх. Энэ мод чинь нөгөө хүмүүс чинь нөгөө мөргөж дээд явдаг шүү дээ. Тийм одоо ээж мод энэ хэлбэр байдаг тийм. Ховор үлээсээ. Одоо хоёулыг адлаад үзээ тэгвүү. За. За тэгвэл яа. Ай бай. Ингээд авчих. Хаа үгүй. Хүрлээ. За тэгэхээр би сая таньдаг өдөж шишээд яг 3 алт байна. Тий. 3 алт тий. Тэгэхээр энэ 450 гаруй жилийн түүхтэй модоо гэсэн. Аа тий. Энийг бүр аялал жуулчлалын юунд бүрийг таад нэг оруулаад энэ модыг бүсгүүлсэн. Гэхдээ Баян сумдах хар мод шүү. Энэ том бас байгаа. Хар мод. Тэр бол хар мод Монголын хамгийн том мод гэж байна. Тий. Үүд танай мод бол би Баян онгорын жил сумд дээр харсан. Гэхдээ тэрнээс бүдүү юм байна. Бас уйлаас байгаа. Тий. Уйлаас хар мод хоёрыг чинь хар мод илбэг байдаг шүү дээ. Энэ бол ховор модд орно гэсэн байна. Уйлаас ховорд орно тий. Уйлаас ер нь яг л газар бас их энэ байгалийн үдээс ер нь ховор шүү дээ. Ховор. Тэгэхээр энэ ховор мод ийм 3 алт бүдүүн байна гэдэг чинь 400-500 жилийн түүхийг агуулж байгаа гэсэн үг тий. Тэгээ уйлаас дотроо. Магадгүй Монголын хамгийн том уйлаас мод танай сумд энэ байж магадгүй. Миний одоогоор явснаа. Тэгэхээр энийг бол бүр түүхийн юунд бол энийг байгалийн юунд те аль ёстой холбоод энийг роосоор тэрнээс ээж одоо мод шүү дээ. Та бол яг оо байх бас гоё шүү дээ аялал гэдэг юм. Тий. Ер нь манай монголчууд бас энэ Ховд аймгийн үнд сумын одоо энэ Улаастан багаар дээшээ өглөөд ингээд аялж болох юм байна. Тэгэхээр бас энд үзээр гэж хэлмээр байна. Яг энд ингээд зогсоод ингээд дээшээ харангуут л ерөөсө тэнгэр дээр байгаа юм шиг л сайхан гоё мэдрэмж. Бид нар бол одоо нэвшээс нэлээд өндөр дээр байгаа. Тэгээд ийшээ харахад мөх цастаа уулныг харагдаж шүү дээ. Манд дунд. Тий, манд дунд тий. Энэ бараг бараг нэр үлгэрийн одоо нэг кино шиг юм бол зурсан зураг шиг тийм зураг шиг л байгаа. Яг бодит байдаг ингээ харахад бол их гоё ингээд хастаа хайр. Одоо энэ манай малч чинь ингээд одоо ингээд одоо том хад асар мөх төрлийн эмээ ургамал байж байна. Энэ оолын чимээ хамгийн гол нь бид нэг аялаа явахдаа байгалийн гоё үзсэн газрыг хаш нэлмигээ баясгаж энд одоо маш төрлийн олон төрлийн сая таны хэлдэг эмээ ургамлууд байгаа. Энэ эмээ ургамлууд бидний агаар сашгаар одоо ингээд амьсгалж тий бас эмчилж тий. А дээр нь одоо бас ингээд энэ усны чимээ энийг ингээд ядаргаанд ихсэн гэж байгаа шүү дээ. Тий. Нэвтрүүлгийг одоо дэмжиж юунд итгэж байгаа. Хамтран ажиллаж байгаа том богд моторс компани. Аа. Машиныг оруулж ирээд энэ Монголын нөхцөлд одоо хад чулуу асаг илс одоо юу гэдэг юм бартай хүүтэнд ямар байдгийг ингээд туршаад өгөөч гэдэг. Аа тий. Бас ингээд туршиж явж байгаа. Туршилтаар явж байгаа. Бид нар чинь нөгөө замгүй газар одоо ингээд тий шүү дээ. Явж байгаа ш дандаа нүүдлийн соёл чи юу зам. Нүүдлийн соёл тий зам байхгүй шүү дээ. Тэмээ мөрн хөсгөр голдуул явдаг юм шүү дээ. Тэр газар одоо тэгээд энэ хүртэл одоо явж байна. Тий. Төвсгөл аймгийн тайгаар нэлээ явдаа том богд моторсын хамт олон таалагдчихээ. Дээд машиныг өгөөд одоо жил одоо Монголыг тойрч энэ Монголынхаа өв соёлыг хойч өгдөг юм байна. Энэ бол хамгийн том гол шүү дээ. Тийм ээ тэглэг явах уу? Төвч баян. Тий очих. Унаа зэргээр нь хангаад өгнө гэдэг чинь тэр. Тэгэхээр боломжтой байх гэдэг. За тий таван богд компанийнханд бас баяр хүргье. Үнэхээр одоо ингээд тий нүүдлийн соёл одоо бидүгдийн маань тий бидүгдийн маань одоо
уламжилж ирсэн үе соёлыг бол хойч үедээ үлдээж дэлхийн хэмжээний бас түгээж цүгэн дэлгэрүүлж Монгол орны нутаг дэвсгэр хаана юу байдгийг бас олж харж одоо сурчилж өгж байгаа танаа хамт олонд бас баярлж байна. Тэгээ танаа хамт олныг одоо ингээд унаад хэрэгээр ингээд үйлчлээд явж байгаа хамтарч ажиллаж байгаа Таван богд компанийнхандаа бас эрүүл энхийг хүсье. За ингээд аяллаа. Сайхан ирээд батарч. Одоо дараа дараах зөндөө машинууд туршилт хийж үзье гэсэн. За. За хөдлөх үү. За. За тийм. Тэгж ихээсээ хоцорч. Эхээс оцсон. Шагруу. Энэ бас угж хөгдөг юм уу? Нэмэгдлээ өгдөө ямаад хөхүүлдэ. Нудраад байна тэр. Жижиг. Энэ ингээд угчны эзэн байна. За. Давхараа. Жижиг. Маллаа тэгэл. Ан амтнаа хайлт хамгаалал тэгээ байглаа. Ер нь ан амтан гэхгүй ер нь байгаль хамгаалагч юу хамгаалах хэрэгтэй байд юм бэ? Энэ дээр танаас нэг танилцуулж өгөөш. Бид нар одоо яг энэ бүхэл байгалийнхаа бүхэл баялагийг л одоо бүгдийг л харж хамгаалдаг. Одоо ер нь анги өрөөгөө тэгэл энэ ургамал модчолоо тий. За бүхэл юм. Бүх юмаа л хамгаалдаг үүрэгтэй бид нэр. Аа. Та тэгээд одоо энд бол ерөөсөө тэгэл мориороо л одоо явуулж байна тий. Тий, мориор явуунда моцигтлаар явуулах үед моцигтлаараа явна. Алууны моцигтлаа тэгээ малам давхар малдан тэгээд юм байгаль хамгаалах ажлын хийгээл амьдарч байгаа. Маллаа явж байхдаа давхар амтнаа байхдаа хараад. Одоо атуу малаа харж явангаа мөн ан амттай бүртгээ хараад дурандаа л байршлын тогтаагаад ааха. тэгэл явж идэв. Зөөж. Нохоо бол бас нохоо өнөөдөр бас энэ олноос тий мал надыг дагаа малаа бас эргүүлээ яваад идэв. Малдаа бас явна. мал эргүүлдэг юм уу? Мал дагаад яваад байна энэ. Эхлээ бас мэдж байгаа л да. Тий. Энэ эзэн манадаас ийм мэддэг шүүгээд ер нь зарим нохооч ер нь тийм бас юу мал байдаг шүү дээ тий. За нааш. Энэ одоо угчны ид одоо тэгээд дээрээс угж уддаг болохоор гэр бараад байгаа юм тий. Тий. Мал одоо төлөлд дууссан. Мал төлөлд дуусчихсан. Ааха. Одоо тэгээд ноолуурын үе ирж явах шиг байна. Танах Тий, одоо яг ноолуур ямаа самнаад эхлэх гэж байна. Одоо бид нар тэнгэр мэнгэр сайрах дээр ямаагаа самнаа. ямар ноолуурын ямаа вэ? Энэ зүгээр л одоо хар ямаатай манайхан харгуулдаа ямаатай. Тий, ямаа голд манай энэ уулархаг бис нутг учраас ер нь бүх айлууд ямаа голд малтай манай баг хамгийн гол нь тий ингээд нарийнхаа сууг татаад худгийн усаар чинь нарийнхаа сууг татаад алсаас тавиад жин гүйтгэн гаргаад услахад болов л болохгүй байхгүй юм байлээ. Ямар мод зогсоод үргэж байна. Одоо сумын төв дээр байгаа модод таны усалгааны асуудлыг бас яа шийдэж байна. Одоо л одоо хөнгөөр очил зөөгөл ихгүй бас нэг юм усан систем бас оруулж байна уу? Худгнаас ер нь шаланг системээр явуулж байна. Зарим газрууд бол ердөөсөө шуудуугаар усалж байна. Шуудуугаар. Байгалийн ус шуудуугаар. Тэгж усалж байгаа. Тэгээд энэ арсмуудыг бол ер нь зуны халуун үед бол ер нь голдуу ороо дээрээс нь шүрш маягаар услахгүй бол шүршээ тэгээд ингээд ёроо услна тий. Жил бүхэн нөгөө доод ёроо тогоогийн томруулна, үндэс юугийн төв наранд өөртүүлнэ. Ургамал гэдэг юм бол нарнаас энерги авчирдаг юм байна лээ. Тэрийг одоо ойлгогдож байгаа амьдралын турш. За сүрэл дарган сайхан аварч байна уу? Сайхан. Та сүрэл дарган сайхан аварч байна. Тийм байна одоо. Та ихтэй маань ажил төрөл сайн явж байгаа нөө. Тавдаг сайн явж байгаа. Та бүхний маань одоо нутаг бирж байгаагээд хурваараа хүртлээрээ тэгээ тэнгэр ангаа үнэхээр таатай хүлээж авч байна. Одоо та бүхний ажил төрөлд өндөр амжилт хүсье. Одоо бид бүхний нутаг усан ч гэсэн бас ингэ сайхан үйлдэл ирж байгаа нь хурварааны ингээд дагуулж авчиж байгаа буянтай ажил хийж аваад их баярлалаа. За баярлалаа сайхан өрөөнд баталшгээ тэгээд уулзах хүмүүс ч бас нэг хурвараанаар гэдэг. Хурвараанаар бас яг уулзлага альбаныг үйл бас нэг бас учиртай. Тийм дэглүү яах вэ? Тий. За өнөөдөр бид нар улаастаа баг.
ховд аймгийн үнд сумаас эсхий туурхны нэвтрүүлэг маань ингээд хаврынхаа одоо 8 дугаар бүлгээ эхлүүлээд явж байна. Наа за. За энэ бол хавар одоо яг малчид яг хавар цагууд мал малхад ямар одоо арчилгаа байж юун дээр их нэлээд анхаард юм. Мэдээж одоо төл мал байгаа шүү дээ, Тийм ээ тий. сайхан хавар гарч. За тэгээд одоо сайхан цаг ивчээд яг одоо урвараа тэгээд одоо тооны их цаашдаа мөрч явах байна. Одоо миний хувьд бол одоо энэхийнхээ хамгийн анхны хуурыг одоо ховд аймгийн үнд сумын удаатай багт одоо бас сайхан Хүлээж аваа. хүлээж Тасалж авах. аваа. Бороо одоо сайхан норч байна. Ер нь сайхан норж явах сайхан байхгүй шүү дээ. Тийм ээ тийм. За. Сайхан тасалж бас болж байна тэгээд. За өчтөр бид нар одоо 2 багаар бас явлаа. Өнөөдөр одоо танаа багаар явж байна. За багийн засаг дарга тий. Тий. За та энэ багийнхаа одоо бас амтуудыг танилцуулахаар бас бидний бол ингээд замчлаад энэ эсхий туурхны үйлчлэл ажиллагаар бас хамтаж ажиллаж байгаадаас талархж байна. За үргэлж. Энэ багийнхаа ойдоо ийшээ одоо ямар айлт ямар газар очих юм те 9 км одоо байж сумаасаа 9 хүн мадад жоо үргэлж хийдвэдний байгалийн төв усуухад олон одоо сайхан онцлог байгаа. Энэ багийнхаа ойдоо нэг сайхан мэдээллийг өгчтэй хүрчээд За. тэгээд дэшээ гаялаа өгдөг. За тэгээ. За. За баярлалаа танд. Та манай ог нь болохоор одоо 113 нь өрхтөө 413 хүн амтаа үйл цумаасаа багийн дэв нэг 65 км зайд ирнэ. Малчид ардыг дэд үйл цумгаа төвөөс нэг 80-аас 100 км-т одоо үйлжиж хаварч жилийн дөрөв өдөр байдаг нь уяастай болгээд ингээд голоо өрөөдөж өгсөд ингээд дөрөв өдөр дээр нутгалдаг ийм хүмүүс байгаа. Ингээд үндсэн цэвэр загчдууд загчийн үндэстнүүд байдаг, өөр үндэстэн байдаг. Тэгээд торгууд хамгийн болгон сумын харьяанаас ирсэн тийм ба тийм цөөхөн тооны хүмүүс байдаг. Их нь үндсэн сүрнээ бол загч нь ийм баг байгаамаа. Тэгээд манай аг нь болохоор дэсээ уяастраа гол гэдэг ингээд голтой одоо уяас гол энэ голтой ингээд энэ гол дотроо бол дэсээ байгалийн бүхэл төрлийн мод бут одоо харган будрагн уяас шийсээ гэдэг бүхэл төрлийн мод бут ургадаг ийм сайхан баялаг энэ баян бүрд басны баг байдгаа энэ бүр үйлчил ятгаа ховд ангийнхаа хэмжээнд энэ байгалийн тогтцол бүрдсэний газрууд их ховорхон байдаг. Тэр энэ ховор газруудын нэг нь бол манай баг уяас баг уяасын гол уяас нутаг байдгаа. Тэгээд одоо ингээд та бүхний ингээд нэвтрүүлэг хийгээд явж байгаад маш их баярлж байна. Ингээд танаа нэвтрүүлэг бас зурагтаар үздэг одоо нутгийнхаа одоо Монгол орны хаана ямар гоё байгальтай тогтсон түүх тусгалтын газрууд байгаа гэдгийг нь бас танаа нэвтрүүлгээр дамжаад бас мэдээлэл бас авдгаа. Тэгээд танаа хамтдаа их баярлж байна. Одоо ингээд манай хотод одоо загчин дэвнийхэн ёс зан шид үйлдвэрлэлийг яаж тээж хадгалж өнөөдөр гэрсэн хүртэл явж ирж байгаа гэдэг талаар одоо танаа хүмүүсийг одоо 3 айлаар ингэж оруулнаа. Одоо ингээд хамгийн дээдлийнх нь айл бол одоо манай байгаль хамгаалагч Балхаа гэж хүн байгаа. Одоо манай улсын тусгай хамгаалтанд орсноос хойш 2013 оноос хойш өнөөдөр хүртэл тусгай хамгаалтаа тийм байгаль хамгаалагч хийдэг энэ хүн байгаа. Энэ хүн бол байгалийн талаар байгалийн баялаг тогтцсон талаар бол тодорхой мэдээлэл өгнө. Ямар төрлийн ан амьтан байдаг, ямар төрлийн шуу байдаг, тийм ямар төрлийн мод бут ургамал байдаг энэ талаар бол дэлгэрэнгүй мэдээллийг тэр хүн өгнө. За дараа нь бол дараачийн айл нь бол одоо манайх энэ уяасын гол гэдэг энэ уяас хар мод шийсээ харгаа бургас гэдэг бүх төрлийн мод байдаг. Тэрийгээр бол Ерөөсөө уяастай голоод байгаа. тий голоод байгаа тий. Тий энд бол энэ одоо энэ байгалийнхаа баялагийг одоо ахуй хэрэгцээтэй яаж ашигладаг юм бэ? Одоо энэ модон суулгах тийм одоо модон эдлэл одоо модоор 9 нөхтэй цацал хийх тийм модон дом хийх одоо уламжил дээр энэ одоо уламжилж ийм сайхан хийгээд уламжлаад аваад ирж байгаа ийм сайхан тийм хүмүүс бас байгаа. Тэр хүмүүстэй уулзаж нутгийнхаа тэр талаар мэдээл за хажуугаар нь одоо уламжилт одоо Монгол мад аж ахуй яаж хөгжүүлж байгаа юм, үйлчлэлтэй яаж, хаваржилтаа яаж ингээд зохицуул дөрөв өдөрлөө яаж хуваарлж явж байгаа гэдэг талаар бол малчид бол бас дэлгэрэнгүй хэлнэ тий. Тий дараачих нь бол одоо энэ эсхий тэр мадын гарагтай түүхэд бүтээгдэхүүнийг яаж хэрэгжилж ирсэн юм, юунд хэрэгжилдэм, хэрэглэснээр ямар ашиг тустай байдığım гэдэг талаар бол бас нэг айл одоо ингээд очиж үзэх юм аа. Одоо ингээд бид нар эсхийгээр одоо тий ямар юу хийдэм эсхий одоо мадын гарагтай бүтээгдэхүүн цэвэр эсхийгээр хийсэн одоо тэр өөмс тоохоо ширдэг ширмэлүүд одоо хүний үед ямар ашиг тустай
ямар хэрэгтэй гэдгийг нь одоо энэ талаар бол мэдээлэл тухайд тэр айл дээр ингээд аваад мэдээлээд ингээд явах ингээд зорилготой ингээд танаа үед ажил ингээд дэмжиж хөтчгийгээд ингээд явж байна. Ингээд танаа хамтад бас ажлын амжилт сайн сайхныг хүсье. Бас мөн ингээд аял жуулчлалыг болоод хөгжүүлэх зорилгоор бол манайх одоо энэ Ховдонгийн булган сум зэрэгэлдээ манай үйл цэгийн ингээд бүтгэн хүмүүс одоо зүүнний үйлдэл аял жуулчлалын үйлдэл болох үүдээс нь гэрэлээрээ найз нөхдөөрөө анги хамтад нараа тэгээд ингээд энэ уяасны гол даваад энэ байгалийн одоо энэ үзэсгэлэн тогтцтой энэ газруудыг бас ашиглаж бас амардаг байгаа. Энэ бол манай иш бол аял жуулчлалын бүс нутгийг одоо байгуулах их боломжтой. Энэ хүмүүс бол албан бусаар аял маш их хийдэг. Төгсөлтүүд байна. Тэгээд сургуулийн хүүхдүүдийн анги бол хамт олнууд байж байна. Тэгээс дээрээс нь энэ байгальд өргөдөг зэрлэг жинс одоо торшил тэг Украинууд тэр харган чиргаа их мэтлэлийн жинс гэмэл бол маш урагдаг. Боловсрол одоо намрд 8 сарын 25-наас 8 сарын 10-ны хооронд жинс боловсролд бол бас хүмүүс тэр жинс сонирхол төвөдөг ирдэг. Тэр бас өөр хүүхдүүдтэй тийм байгалийн баялаг мэдрүүлдэг мэдээлэл ингээд дамжуулах юм зорилгоор хүмүүс бас ирж ингээд амардаг, хондог, өнждөг юм байгаа. За ерхийдээ сайхан ерхий мэдээлэл авлаа. За баярлалаа. Хоёулаа угаасаа ингээд нөгөө саяны маршрутаа ингээд явах юм шүү дээ. Яг газар дээр нь очиж сайхан ярьцгаа ингээд өгөх үү? Тэгээ. За энэ таасан модны олон төрлийг бас ярьж. Энэ одоо ямар мод вэ? Энэ одоо уяас. Уяас. Тий. Би энэ модыг нэг юу байлаа. Би Монгол ер нь хоёр ээж мод хоёр байдаг юм. Ээж мод аа? Тий. 100 настай ээж мод байна. За тэгвэл нэг уяасыг бол би бүдүүн уяас бол ховор байдаг юм байна. Ааха. Тэгэхээр уяасууд энэ ийм бүдүүн уяас ховордоо орно шүү. Тий, тийм хаа тий. Орнот аймгийн Баян суман дээр ингээд 3 хүн ингээд алдлаа шүү дээ. Тий. Тэгэхэд 3 хүн ингээд яг 3 хүний алт байна. Тий. Ингээд үү. Тэр тий. Тий. Тэгмээ тэр 450 гаруй жилийн настай түүхтэй гэж. Тэр мод тогтооцсон. Тэгмээ Төвсгөл аймгийн цагаан уур суманд байдаг 100 настай. Тэгээд би тэр модыг бас очиж алт үзлээ л дээ. 3 алт нь тийм байгаа юм чинь 3 алт нэг юм байна арай илүү. Илүү тий. Тэгэхээр бас л 400 бас 500 жилийн түүхтэй. Ийм мод болохоор ховор байдаг юм байна. Тэр модыг бас үзэх гэж аялагч нар бас явчихдаг юм. Энд нөгөө 100 жилийн түүхийг хадгалж байгаа тий. Түүх. Энэ мод чинь ингээд хүмүүс чинь нөгөө мөргөж дээд явдаг шүү дээ. Тий, одоо ээж мод хэлбэл байдаг тий. Ховор уяасаа. Одоо хоёулыг адлаад үзээ тэгвүү. За тэгвэл ийм бай. Ингээд авчих. Хайртай. хүрлээ. Тэгэхээр би сая таньдаг ойд шишээд яг 3 алт байна. Тий, 3 алт тий. Тэгэхээр энэ 450 гаруй жилийн түүхтэй модоо гэсэн. Ааха тий. Энийг бүр аял жуулчлалын юм бүрийн таад нэг оруулаад энэ модыг бүсгүүлсэн. Тэгэхдээ Баян сумдах хар мод шүү. Энэ том бас байгаа. Хар мод. Тэр бол хар мод Монголын хамгийн том мод гэж байна. Тий. Үүд манай мод бол би Баян омгорын жил сумд дээр харсан. Гэхдээ тэрнээс бүдүү юм байна. Бас уйлаас байгаа. Тий, уйлаас. Уйлаас хар мод хоёрыг чинь хар мод илбэг байдаг шүү дээ. Энэ бол ховор модд орно гэсэн байна. Уйлаас ховорд орно тий. Уйлаас ер нь яг л газар бас их энэ байгалийн уйлаас ер нь ховор шүү дээ. Ховор. Тэгэхээр энэ ховор мод ийм 3 алт бүдүүн байна гэдэг чинь 400-500 жилийн түүхийг агуулж байгаа гэсэн үг тий. Тэгээ уйлаас дотроо. Магадгүй Монголын хамгийн том уйлаас мод танай суманд энэ байж магадгүй. Миний одоогоор явснаа. Тэгэхээр энийг бол бүр түүхийн юунд бол энийг байгалийн юунд те аль ёстой холбоод энийг роосоор тэрнээс ээж одоо мод шүү дээ.
Тэгээд банкаа бол яг хоо байх бас гоё шүү дээ аялал гэдэг юм. Тий. Ер нь манай монголчууд бас энэ Ховд аймгийн үнд цумын одоо энэ Улаастан багаар дээшээ өглөөд ингээд аялж болох юм байна. Тэгэхээр бас энд үзээр гэж хэлмээр байна. Яг энд ингээд зогсоод ингээд дээшээ харангуут л ерөөсөө тэнгэр дээр байгаа юм шиг л сайхан гоё мэдрэмж. Бид нар бол одоо нэвшээс нэлээд өндөр дээр байгаа. Тэгээд ийшээ харахад мөх цастаа уулныг харагдаж шүү дээ. Манд Тий. Тий. Манд тий. энэ орны бараг нэр үлгэрийн одоо нэг кино шиг юм бол Тий шүү дээ. зурсан зураг шиг тийм. Зураг шиг л байгаа. Яг бодит байдаг ингээ харахад бол их гоё ингээд хастаа хайрт ингээд Одоо энэ манай малч чинь ингээд хаана одоо ингээд одоо том хад асар мөх төрлийн эмээ ургамал байж байна. За энэ голын чимээ хамгийн гол нь бид нэг аялаа явахдаа байгалийн гоё үзсэн газрын хаш нэлмигээ баясгаж энд одоо маш төрөл олон төрлийн сая таны хэлдэг эмээ ургамлууд байгаа. Энэ эмээ ургамлууд бидний агаар салхиар одоо ингээд амьсгалж тий. бас эмчилж Бас тий. а дээр нь одоо бас ингээд энэ усны чимээ энийг ингээд ядаргаанд ихсэн гэж байгаа шүү дээ. Тий. Нэвтрүүлгийг одоо дэмжиж Юунд итгэж байгаа. хамтран ажиллаж хамтдаа болж том богд моторс компани Аа. машиныг оруулж ирээд энэ Монголын нөхцөлд одоо хад чулуу асаг илс Бартаа, одоо юу гэдгийг бартаа хүүтэнд ямар байдгийг ингээд туршаад өгөөч гэдэг. Аа тий. Бас ингээд туршиж явж байгаа. Туршилтаар явж байгаа. Бид нар чинь нөгөө замгүй газар одоо ингээд Тий шүү дээ. явж байгаа ш дандаа нүүдлийн соёл чи юу Нүүдлийн соёл тий зам байхгүй шүү дээ. Тэмээ мөрн хөсгөр голдуул явдаг юм шүү дээ. тэр газар одоо тэгээд энэ хүртэл одоо явж байна. Тий. Төвсгөл аймгийн тайгаар нэлээ явдаа том богд моторсын хамт олон талхагчээ. Дээд машиныг өгөөд одоо жил одоо Монголыг тойрч энэ Монголынхаа өв соёлыг хойч өгдөө өгдөг юм байна. Энэ бол хамгийн том гол шүү дээ. Тийм ээ тэглэг явах уу. Төвдөөч баян. Тий очих. Унаа тэргээр нь хангаад өгнө гэдэг чинь тэр. Тэгэхээр боломжтой байх гэдэг. За тий таван богд компанийнханд бас баяр хүргье. Үнэхээр одоо ингээд тий нүүдлийн соёл одоо бидүгтийн маань одоо уламжилж ирсэн үе соёлыг бол хойч үедээ үлдээж дэлхийн хэмжээний бас түгээж цүгэн дэлгэрүүлж Монгол орны нутаг дэвсгэр хаана юу байдгийг нас олж харж одоо сурчилж өгж байгаа танаа хамт олонд бас баярлж байна. Тэгээ танаа хамт олныг одоо ингээд унаа тэргээр ингээд үйлчлээд явж байгаа хамтарч ажиллаж байгаа таван богд компанийнхандаа бас эрүүл энхийг хүсье. За ингээд аяллаа. Сайхан ерөөд моторс. Одоо дараа дараах зөндөө машинууд туршилт хийж үзье гэсэн. За. За хөдлөх үү. За. За тийм. Тэгж ихээсээ хоцорч. Эхээс оцсон. Шагруу. Энэ бас угж хөгдөг юм уу? А нэмэгдлээ өгдөө ямаад хөхүүлдэ. Нудраад байна тэр. Жижиг. Энэ ингээд угчны эзэн байна. За. Давхараа. Жижиг. Маллаа тэгэл. Ан амтнаа хайлт хамгаалал тэгээ байглаа. Ер нь ан амтан гэхгүй ер нь байгаль хамгаалагч юу хамгаалах хэрэгтэй байд юм бэ? Энэ дээр танаас нэг танилцуулж өгөөш. А бид нар одоо яг энэ бүхэл байгалийнхаа бүхэл баялагийг л одоо бүгдийг л харж хамгаалдаг. Одоо ер нь анги өрөөгөө тэгэл энэ Урмол модчулуу тий. За бүхэл юм. Бүх юмаа л хамгаалдаг үүрэгтэй бид нэр. Аа. Та тэгээд одоо энд бол ерөөсөө тэгэл мориороо л одоо явуулж байна тий. Тий мороор явундаа моцигтлаар явуулах үед моцигтлаараа явна. Алууны моцигтлаа тэгээ малам давхар малдан тэгээд юм байгалаа малах ажлаа хийгээл амьдарч байгаа. Маллаа явж байхдаа давхар амтнаа байгалаа хараад. Одоо адуу малаа харж өнгөө мөн ан амттай бүртгээ хараад дурандаа л байршлын тогтаагаад Ааха. тэгэл явж идэв. Зөөж. Нохоо бол бас Нохоо өнөөдөр бас тань олноос тий мал надыг дагаа малаа бас эргүүлээ яваад идэв. Малдаа бас явна. мал эргүүлдэг юм уу? Мал дагаад Ааха. яваад байна энэ. Эхлээ бас мэдж байгаа л да. Тий. Энэ эзэн манадаас ийм мэддэг шүүгээд ер нь зарим нохооч ер нь тийм бас юу мал байдаг шүү дээ тий. За нааш. Энэ одоо угчны ид одоо тэгээд дээрээс угж уддаг болохоор гэр бараад байгаа тий. Тий. Мал одоо төлөлд дууссан. Мал төлөлд дуусчихсан. Ааха. Одоо тэгээд
ноолуурын үе ирж явах шиг байна. Танах тий одоо яг ноолдор ямаа самнаад эхлэх гэж байна. Одоо бид нар тэнгэр мэнгэр сайрах дээр ямаагаа самнаа. ямар ноолуурын ямаа вэ? Энэ зүгээр л одоо хар ямаатай манайхан харгуулдаа ямаатай. Тий ямаа голдоо манай энэ уулархаг бис нутг учраас ер нь бүх айдууд ямаа голдоо малтай манай баг ямаа голдоо тий хэн цөөхөн. Яг гайгуу цагаан газар байдаг айлууд нь хэн жоохон хэнтэй. Аа. Энэ эрсүүл хаттай газруудаа ямаа голдоо малтай. Ийшээ тэгээд ямаа л одоо ер нь бол бэлчээр загцах юм байна тий. Тий. Хэн мадлах жоохон хадрахуу учраас Аа. эрсдэлтэй. Манай бол байгаль хамгаалагч юм байсан. Оо тийм үү. Тий би яг удам дамжсан тийм байгаль хамгаалагч. Оо за. Хэдэн онд байсан байгаль хамгаалагч танаа? Хин гэлгүй 70 гэдэг онд Ванжаас өөх гэдэг хүн байсан. Оо за. Тэгээ манай надыг 5 настай байж хахад зурдаар бас тэг бурхан болжсэн. Таваасан багдан Таны баг уцраад тий. Тэгээд аавынхаа бас хийж ясан ажлыг үргэлжлүүлээд Дутуугийн гүцэх гэж. хөвцөө гэж удаа тий. Байгаль дэлхийгээ бас сайхан хамгаалаад тэгэл тэрнээс ууш ээжтэйг уйлдан тэгэл хоёр эгч нэг ахтаа тэднэр тусдан гараад тэгэл нэгдэл нийгэмд бол баганаас нь эхэлж хөтлөмөрж ажилласан. Унсан муудаар одоо энэ цас их урддаг учраас ингээд бид нэр хашаа ярьж байгаа. Аа. Босгоод ингээд энэ одоо тугал бөрөө хийдэг бүхрээ хашаа. Аа. Тэгээд бүхрийнхээ баасыг ингээд бас шахаад Энийг бол өөртөө тавал тайраагүй шүү дээ тий. Түүж аваад. Тийм зүгээр үнжсэн салхин унсан моднуудыг модуудын түүгээд тэгээд ингээд хашаа үлж өгöö. хашаа яриад Энийг нэг юм байна. энэ зүгээр бүхрийн баасыг ингээд шахаад аргал хийж байгаа. За ишин ингээ харуулнаа. Хөдөөний хүмүүс чинь ингээд нөгөө юу яадаг шүү дээ. Шахаад ингээд хатаачих дээр энэ хатуу одоо энэ алхаар цогчож хагалж яаж төлдөө. Оо бүр тийш. Тийм хатуу болчихно. Зүгээр ингээд хайчих юм бол үйлрээд өтг мөтг болоод тэгэл алгуул. Танд юм хольсон уу? Хожоог. Ердөөсөө зүгээр одоо энэ баасыг тэр тавганд хийгээ жоохон шахаал. Энэ нэг юм надад хэр удаа хэдэн цаг асах вэ? Энийг зүгээр хаглаад төлчтэй. Ер нь За энэ нэг юм одоо хэр удаа асах вэ? энэ ямарч нэг цай чануулч гэж одоо энэ бол цай чануулч. Цай чануулч нь. Илчээ удаан барих. Илчтэй их одоо Илчтэй. тий шахчихсан учраас бас жоохон тэр нэг шахал жоохон гараараа шахчихж байгаа шин. Одоо энэ дээр харьцуулъя л даа. За энэ хэмжээ нь юу тий? Тий. За энэ бол одоо Зүгээр баач гэсэн баас. Өхрийн бас хэмжээ адилхан байна тий? Тий. За тэгвэл энд иймэрхүү бас хэд орох вэ? Нэг 2-3 баас тийм л юм болчих. За нэг 3 баас бол нэг энд бол орцсон байна гэсэн үг. Энэ бол одоо ингээ хөнгөн байгаа шүү дээ. Тий. Энэ бол бас зинтэй байна. Тий. Ингээ шахаж өгвөл тэгэл бас их удаа нэгтэрч өгч нь нэгтрээд ингээл одоо ингээл хатаагаал. хатаагаад одоо Энийг хизээ төлөх үү? өвөл төлнө. Өвөл. Тий. Өвөл мөвөл тэл Одоо энэ чинь нөгөө хотын нөгөө нүүрс төлөөд нь шүү дээ. одоо тэр сарвтаа шанд хөрзөнгээд бас тэр малын юу шээг бас ховхлоод бас төлж байна. бүр эндээс машинаараа ачаа очоод төлнө. Тэр болохоор малны хөлөөр хэвтрээр Тий нэгтэрсэн нэгтэрч байгаа. юм шүү дээ тий. Тэгээ 100 нэг 7 сарын дундуур хатгах нөгөөх. Энийг одоо хотын иргэд одоо нүүрс төлж яхаар энийг ингэж өхрийн баасыг аваад ингээд хатаагаад ингээд холчгол бүр гоё болно яг нүүрс шиг л юм болно. Аа. Нүүрснөө огтолчгол бол За тэгээд энийг одоо санаа аваарай гэж хэлмээр байна. Ингэж бас болдгийм байна. За энэ бол одоо өхрийн баасыг ингээд цавнд хийгээд нягтруулаа, шахаад, ингээд хөвлөд ингээд хатаачдаг юм байна. Тэгээ энэ чи утаа гэдэг чи өөрөөсөө ямар ч хүнд нэг тийм хор юм бол байхгүй шүү дээ. Ерөөсөө байгалийн ургамал бид нар чи аргалын утаагаар өөрөөсөө ариутгаал домнод явдаг шүү дээ. Тэр нүүрс түлээд хортоо утаа ингээд явж яхаар энийг өшөө бас нэг технологи гаргаад за тэр өөр юм одоо холдог ч юм уу тий. Үрцэн одоо юу байдгийг бас юмнуудаа холдоод юм төрш гаргуул суурин газрын хотын иргэд маань ч гэсэн бас энэ хортоо утаанаас бас нэг жоохон хол байх болоо гэдэг. Эдийн засгийн ч гэсэн чи хэмэлттэй хаа сайгүй л одоо байж штт.
За ингээд өвлийнхаа төлөг ингээд бэлдчихдэг юм байна гоо ингээд. Үнэхээр хөлмөрч ард түмэн ингээд малчин түмэн гэдэг. Өвөл төлн тийм баха. Тий. Одоо энэ ч одоо хэр их орох уу? Нэг өвлийг авахад. Гаагуул ирнэ те тэр нөө малынхаа хөрзөнтэй хожоод аччихна. Зүг. Яг таны мал байгаль хамгаалагч хоёрыг яаж хослоо шийдэг юм бэ гэхээр нэг намрын цагт нэг ирээд байгаа. За тийм үү. Тэгээ. За баярлалаа. За. Сайн сууж За байгаа. та бүхэнд баярлалаа. За.